Хинийч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хинийч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хин нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинаж хайрл. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Гэр бүлийн радиогийн 1-р студид сэтгүүлч Баясаа, сэтгүүлч Заяа, найруулагч Мис Өө. Тэгээд өнөөдөр бас баасан гараг эрхэм хүндтэй зочтой бид урьж эмэгтэйчүүдтэй бас хэрэгтэй мэдээллийг хуваалцдаг байгаа. Эрүүл биед гэдэг сэдвтэйгээр Forever Living Products Mongolia компани хүүхдийн зөвлөх хэмж сайн жаргал хүрэлцэн ирсэн байна. Ингээд эрхэм зочиндоо энэ өдрийн мэд хүргэе. За бүгдээнд нас энэ өдрийн мэндийг хүргэе. Урьж оролцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд мэдээж эмэгтэйчүүдийн хөтөлбөр Монгол гэр бүлүүдийг дэмжин ажиллаж байгаа хоёр байгууллага байна. Эхнийх нь болохоор Мам доктор. За Мам докторийн маань болохоор ээж та өөрөө эмч шүү, хүүхдүүдтэй за гэр бүлдээ урьдчилан сэргийлтийг хийгээрэй гэдэг одоо маш олон төрлийн вакцыг гаргасан байгаа. Өнөөдөр бид гэрэлтмээрээ болохоор цэцэрлэгийн хүүхдийн вакцыг онцгойлж байна. Цэцэрлэгийн хүүхдийн вакцад бол нийт 11 төрлийн за тэгээд 11 бүтээгдэхүүн 8 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд одоо жишээлх юм бол дархлааж дэмжих одоо ургамлын зэхмэл гэдэг те энэ зэхмэлийг болохоор цэцэрлэгт нь багш нь одоо хүүхдүүдийг цэцэрлэгээс явахт нь одоо энэ сайхан бэлдээ тавьсан байна, бүлээн болгоцсон байна. Тэгээд уулгаад явуулчихдаг гэсэн үг. Хүүхдүүд дархлаан сайхан дэмжигдэнэ. За өглөө эрэхт нь бол хоолой ам зайлагчийг нь бас бэлдээ тавьсан байна. Цэцэрлэгтээ орж ирэхт нь хөрх аяганд нь нэгээд хоолой амын зайлаад анги руу н оруулчихна гэдэг юм уу те. Өдөр унтахт нь бол ингээд зарим тохиолдолд энийг бол өдөр болгон тавихгүй те. Гिचтэй уушиг ангаагч наалтыг сайхан тусын түрхээд наалтын тавиад унтуулчихна. Гэх мэтчлэн одоо юм бүтээгдэхүүн байна. Бүтээгдэхүүнийг ээж аауд маань Мам доктор гэсэн пэйж утсаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За одоо яг доор хурж байгаа 72 27 52 52 гэсэн утсаар бас захиалга өгч болно. 330 мянган төгрөгийн багц маань одоо хямдраад 300 мянган төгрөг болсон байгаа. Энэ бол нэг цэцэрлэгийн ангийн 2 сарын хэрэглээ гэсэн үг. Тэгэхээр та энэ төлбөрийг бол ангийнхан хүүхдүүдтэй хуваачна. За тэгээд 2 сар хүүхдийн дархлааг нь завламжлалт маягаар бол дэмжих боломжтой. Цэцэрлэгтэй байх тийм цэцэрлэгтэй байхад нь. Тэр нөгөө нэг завгүй би чадахгүй байна гэдэг нэг тогтмол хийж чаддгүй аав ээжүүдэд бол их таатай нөхцөл байгаа. Яг үнэ. За дараагийн хамтрагч маань болохоор дараагийн хамтрагч маань Чудо мэдрэмжээ хуваалцъя гэсэн уриатаагаар бидэнтэй нэгдэж байгаа. Чудо Монголд компанийн хамт олонд баярлалаа. Чудогийн хувьд хэм бол манайхан андашгүй сүүсүүн бүтээгдэхүүн буюу тарг йогуртаар нэлээд сайн мэддэг. Тэгэхээр энэ удаад бид бас тун удахгүй ч гэж угаасаа 12 дугаар сар гарахаас өмнө 11 сарын сүүлээс эхлээл шинэ жил гэл ингээл уур амьсгал орчдөг. За тэгээд гэр бүл хамаатан садан ажлын газрын хамт олонныхон хүүхдүүдтэй бэлэг боох асуудал гарч ирдэг. Тэгвэл эко бүтээгдэхүүнүүдээр боосон бэлгийн вакцыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Чудо Монголын хувьд хэм бол 2 төрлийн бэлгийн вакцыг энэ жил гаргасан байгаа. За бэлгийн вакцины хувьд гэвэл 10 бэлэг тутамдаа 1 бэлэг үнэгүй. За тэгээ дээрэс нь үнийн хувьд маш боломжийн бэлгийн вакцуудыг гаргаж ирснээр илүү даваа талтай гэсэн үг. Вакц нэг 21600 төгрөг. За үүнд бол Чудо йогурт 2 ширхэг, Чудо сүүн коктейл 1 ширхэг, жимстэй уудаг тараг 1 ширхэг. За тэгээ дээрэс нь Bubble йогурт 1 ширхэг багтсан байгаа. Харин багц хоёрт нь 18800 төгрөгийн үнэтэй Чудо йогурт 2 ширхэг, Чудо сүүн коктейл 2 ширхэг, жимстэй уудаг тарагт 1 ширхэг гэх мэтчлэн бэлгийн вакцыг бол танд санал болгож байгаа үн боломжийн хамгийн гол нь эко бүтээгдэхүүн гэдгээрээ илүү даваа талтай гэсэн үг шүү. За та бүхэн хүүхдүүдтэй хамт олондоо зориулсан бэлгийн вакцыг сонирхож байгаа бол Чудо Монголд гэсэн Facebook пэйжээр н ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжтой. 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар захиалга өгч болно. За гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр өнөөдөр эрүүл одоо ээжийн талаар, эрүүл хүүхдийн талаар, эрүүл гэр бүлийн талаар ярих гэж байна. Одоо танад нэвтрүүлэг хийсэн. Тэгэхээр эрхэм зочин маань өөрийгөө бас жаахан дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Тэгээ цаашаа ярилцаад явъя. За намайг сайн жаргал гэдэг би өөрөө хүүхдийн эмч. Ерөнхийдөө бас нөгөө эрүүл мэндийн сургалт хийдэг коуч багш буюу яг нөгөө эмэгтэйчүүдийн боловсрал, гэр бүлийн боловсрал талаар сургалт хийдэг гэсэн. Ер нь эрүүл яаж амьдрах вэ? Эрүүл амьдрал, эрүүл гэр бүл хаанаас хизэнээс эхлээд байгаа юм бэ гэдгээр нь сургалт ер нь хийдэг.
хүүхдийн эмч гэж бодоод ирэнгүүт хамгийн түрүүнд л бодогдож байгаа зүйл байгаа даа л да. Хэдүүлээ энэ сэдвээсээ яваад халиад тэгээд эмэгтэйчүүд рүүгээ ордог уу? За тэгээ. Тэгэхгүй бол сүүл рүүгээ ярьчил бас жоохон стресс гэдэг байна. Ээжүүдийн, эмэгтэйчүүдийн одоо бол маш их санааг нь зовоож байгаа. Нөгөө нэг вирус нь дархлаа нь унж байгаа тэр асуудалд нөлөөлж байгаа зүйл бол яах аргагүй энэ ханиа томны уйлрал байдаг л да. Тэгэхээр хүүхдүүдтэй аав ээжүүдийн хувьд бол яах аргагүй л яригдах сэдв. Тийм учраас хүүхдийн эмч орж ирснээр бас ярмаар санагдчихээн л да. Залимдуулаад газ асуугаад авъя гэдэг. Өвдсөн хүүхдийн талаар би асуумааргүй байна. Мэдээж өвдсөн хүүхд бол эмчэд үзүүлээд тодорхой хэмжээний арга хэмжээнүүд аваа явж байгаа л гэж бодож байна. Харин өвдөхөөс өмнө ээжүүд бид хүүхдийн дархлааг хэрхэн яаж дэмжих ёстой талаар та мэдээлэл өгөөч. За энэ ингэж байгаа хүүхдийн дархлааны зааг үеуд гэж маш олон үеуд байдаг. Тэгэхээр нөгөө эрүүл хүүхэд хинээс гардаг юм гэхээр эрүүл ээжээс гардаг. Эрүүл ээж гэж юу юм бэ гэхээр өвчин зовлонгүйсэн чинь сэтгэл санааны үед маш сайхан эрүүл байх хэрэгтэй. За тэгээ Монгол эмэгтэйчүүдийн нэг хийдэг аягүй том алдаа ч юм уу ёс заншлын нэг юу байдаг нь одоо энэ хүнтэй суухаас өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй шүү те. Тэгэл ингээл хоёр талд байж байгаад ингэдэж шүүгээд одоогийн орчин үеийн хүмүүс бол аягүй сайн нийцлээ мэддэг болчих. Хүмүүс ер нь цуг амьдарч яж аягүй сайн мэддэг хэвээр. Тэнгууд гинтхэн нөгөө өөрөө эмэгтэй хүн жирэмсэн болол дааврын өөрчлөлтөнд ороод эхлэхээр яадаг гэхээр нөгөө эрэгтэй хүн ойлгож чадах байж. Өөрийнхөө биеийг ойлгож чадах байхын зэрэгцээ нөгөө эрэгтэй хүн ойлгож чадах байж. Ингэнгүүтээ байнгын стресстэй байж байгаад өвчлөлтөө хүүхд гарах магадлал өндөр байдаг, жингийн алдагдaltaй тийм ээ. Гэтэл ээж жирэмсэн байхдаа ямар байх юм гэхээр маш гоё гэж байгаа. Жирэмсэн хүн харахаар бид нар хайр хүрдэг шүү дээ. Хаанаас нь чарсан инээс нэх гоё те. Бүр ингээд жирэмсэн болмоор санагдаад байдаг. Тэгэнгүүт яг энэ мэдрэмжийг эмгтээ 100% авахын тулд өөрөө гэр бүлдээ бэлтгэх хэрэгтэй. Би гэрлэгч чинь шүү те, өөрний хамтрагчтай бол амьдрах чинь шүү, биднээс өөр хүүхэд гарах чинь шүү гэд ер нь жирэмслээс өмнө 2 жилийн өмнөх юу бэлтгэл гэдэг юм байдаг. Ээж өөрийгөө бэлдэн тийм ээ. Үүсэл хүмүүс эрдэс бодис бүх юмаа бэлдээд эрүүл байхаас гадна эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд ээж ямар бэлтгэл хийсэн байх вэ? Нөгөө төмрийн бэлтмэл, нөгөө омега, нөгөө эмгтээчүүдийн витамин, сарын тэмдгийн алдагдлаа бүтэн нөхцөн жирэмсэн байх хугацаанд зулвчих гээд байхгүй, тоонус өндөртэй байхгүй тийм ээ. Эрцийн дутагдалд ороод байхгүй энэ витаминуудыг хэрэглэх ёстой. Яг энэ шиг эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрөхөөр хүүхэд хамгийн чухал нь яадаг вэ? 0-1 насны хүүхдийн дархлаажилтыг 100% ээж хангах. Нөгөө хөхний сүгээр орж байгаа эрдэс минерал байдаг, жирэмсэн үеийн витаминууд байж байдаг. Тэгвэл ерөөсөө 1-5 насны хүүхдийн эрдэс минералыг ээж хангахын зэрэгцээ хүүхдэд витамин өгөх ёстой. Тэгвэл нөгөө витамины сонголтын дээр ээжүүд маш их алддаг юм. Та хоёр жишээ нь аптек ороод витамин сонгохдоо юуг анхаардیں۔ Одоо өөрсдөөс их хамгийн түрүүнд насын Аптек орохоос өмнө анхаардаг шүү дээ. Эхлээс бодсон тий бас за. За яа ойрхон. Аптек орохоос өмнө анхаарж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь нөгөө өвдгөн байгаа учраас тогтмол нөгөө уудаг витаминууд байгаа шүү дээ. D, C ч гэдэг юм уу тий. Эдгээрийг бол яг тогтмол тунгаар нь өгж байгаа. Яг өвдөөд ирэнгүүд нь шинжилгээ өгдөг. Шинжилгээ өгөхлөөр ямар витамин дутуу байгааг нь гаргаад ирдэг. Тэгээд түүнтэй таарсан нөгөө витамины сонголтоо хийдэг гэж би бол тэгдэг. Түрүүнд нөгөө нэг гурлаа ярьж хахад тэгжсэн шүү дээ. Ер нь зунаас ингээд архлааг нэг сайн бэлдэх хэрэгтэй тий. Эрүүл мэндийн сайн анхаарах хэрэгтэй гэд. Манайх бол яа гэм ба 100 бол болж игэл агаарчлах нь маш сайн гардаг явдаг. Тий явдаг айл. Тэгэнгүүтээ 100 ч гэсэн бас ингээд яг хүүхдэд тохирсон одоо амин витаминуудыг бас өгөх хэрэгтэй гэж би бол боддتي. Тэрнээс яг ингээд улирал эхлээлтэй тэгэнгүүт нь цааста витаминаар бөмбөгдөг гэхгүйгээр тэгээд насанд нь тохирсон насны онцлогийг харна. Тэр насанд нь бас яг ямар витамин өгөх үү гэл тэрийг л хамгийн түрүүнд хардсан. Орц найрлагын тий. Гэхдээ нөгөө манайх нэгэд идэг алдаа нь энэ байгаа. Одоо ийм витамин байна уу тий? Хятад ч юм уу, Америк ч юм уу, энтгэх витамин байна уу гэж асууад байдаг. Гэвч тэд нар нөгөө баталгаа болдоггүй. Хүмүүс ингэж боддог Солонгос ч юм уу, Япон ч юм уу, Хятад, Америк нь аль нь сайн байдгийг ингээд өөртөө таалагдсан орныг нэгдүгээр сонгох гэдэг. Хоёрдугаар найрлаг гэхээс илүү нөгөө таны яриадсан саяны D, A витамин гэдэг байгаас нөгөө байнга уудаг C витамин юм. Гэвтэл D витамин ганцаар байлаа гэд кальцгүй бол яс бихчихгүй. Гэвтэл өдөр тутмын хоолнд чи өдөр тутамд кальц орж байгаа нөгөө сүүс хүн бүтээгдэхүүнээ хэрэгжилж гин үгүй. Тэгээд тэр зуны дархлаажилтан дээр юуг анхаарах хэрэгтэй гэхээр хүүхдийн ерөөсөө өвөрмөц бол өвөрмөц ус дархлаажилт гэж байгаа. Өвөрмөц дархлаажилт нь ерөөс бидний хэлдэг вакцин. Тоглолт вакцинтай хугацаанд нь оруулаад вакцин их үед хүүхэд ирүүлэх хэрэгтэй. Гэвтэл нөгөө өвөрмөц ус дархлаа гэдэг бол ерөөсөө орой 9 цагт унтах. 9 цагт унтчихж бид нар нэг ямараа компьютер томограф шинжилгээ хийлгэх шиг таны хүүхдийн биес даавар ялгараа. За энэ хүн өнөөдөр юу идэж юу болж гэдэг ингээ бүх биеийг бүртгэжээд буцаагаад эдсэн юм чинь тараагаад байршуулдаг. Нөгөө тархинд нь, нүдэнд нь, зүрхэнд нь ер нь юу хэрэгтэй байгаа ингээд хуваарлах процесс 10 цагаас хойш үргэлжилж. Шөнийн 3 цаг хүртэл. Гэтэл манайхан яаж юм гэхээр 9 цагт унтдаггүй. Ерөөсөө 9 цагт унтуулна гэдэг бол та ямар ч юм бэлтмэл өгснөөс илүү сайн. За дээрэс нь хоолыг дандаа халуун бүлээн жажлах боломжтойгоор идүүлэх хэрэгтэй. Тэгхийн бол нөгөө жажилж гинэ
гэдэг чинь шүүлс өөрөө хөрвөөд нөгөө хоолын манд бүрхэд холоодон задлахад боловсруулдаг. Тэгэхээр хоолндох найрлага нь баялаг байх хэвээр. Гэтэл Монголын хоолыг ядмаг гэдэг нь бантан гэхэд гурилмах. Бууз гурилмах, буушур гурилмах. Тэгээ дээрэс нь бид нөгөө дотор нь цагаангаа ч юм уу, яншуу ч юм уу, хууцаа жууцаа гэж юм эрдэс минерал болон төмрийг нөхөөр юм хийдэггүй. Зөвхөн нөгөө нэг давсаа хийдэг гээл те. Манайх ийм ч юм хэргэлдэггүй, тийм ч юм хэргэлдэггүй гэл хүүхдэд идэхгүй гэдэг. Гэтэл одоо нөгөө та хүүхдэд 6 сартай байхад нь л нэмэлт хоолнд оруулахдаа тэдгээр бүтээгдэхүүнүүдэд танилцуулаг бол идэж чаддаг. Одоо 6 сартай хүүхдийн бантанд брокколи хийхгүй бол гэдэг ч юм уу те. Бууцаа хийхгүй бол жоох 8 сартай хүүхдэд одоо нөгөө уушигны бөөрөнцөг гэдэг өгдөг байсан ш. Тэр бол ерөөсөө шууд цэвэр нөгөөнд дархлааны витаминууд байхгүй. Уушиг ханаад өргөдөг, уушгаа сайхан машиндаа жигнээд өгдөг байсан те. Гэтэл эднэрийг идэж үзээгүй одоо ингэ штэ бид нарыг гаргаал цоошин танихгүй хүнээс ярилцаад иргэвэл бид нар хэцүү. Гэтэл 6 сартай хүүхдэд нэг халбаг брокколи өглөө, нэг зутан өглөө гэвэл нөгөөдгөө тандын юм чи шингээж чаддаг. Шингээхийн тулд биеэ бэлтгэдэг. Ганцхан төрлийн хүнс 6 сар хүртэл идэж байгаад нэмэлт хоолнд орж байгаа штэ. Тэгвэл 6 сартай хүүхдэд нэмэлт хоолнд оруулахдаа ер нь юу байх хэвээр. Эхний ээлжид нөгөө шүл байж болно, ной шүл байж болно, зутан байж болно гэж нөгөө ногоонуудаа танилцуулах хэвээр. Нөгөө луунга ч юм уу, брокколиго ч юм уу хүүхдэд танилцуулж өгчөөж баялаг хоол хүнс үүсчихэд гэсэн. Тэнгууд 1-5 настай хүүхд бол ерөөс амьдралынхаа 0-5 настай хүүхдэд гэж ярьдаг. Амьдралынхаа сурах юмны 50-70%-ийг сурах буюу тарих хөгжлийн 100% үе. Энэ үед бид нар омега витаминыг өгөх хэрэгтэй. Эрдэс минерал дээр нэмээд омега яагаад өгж байгаа юм бэ гэхээр бид нар 7 хоног болгон загас идэж чаддаггүй. Тийм ээ. Хоол хүнсэнд бидний хүнсэнд загас баялаг биш. Гэтэл сая ингэж дээ штэ омега 9 хэрэглэх нь буруу гэж айгүй олон хүмүүс ярьлаа. Тэр хаана хэрэглэх буруу гэхээр 70 орнуудад их хэмжээгээр хэрэглэх буруу. Бид нар ингэдэг штэ аялал явахаар шууд л замаг үнэртэй дийдэг тий бөөнгууд тэр чинь нөгөө үнрээрээ бэж штэ нөгөө юм чинь бидний хоол хүнсэд байнга гэтэл Монголд ороод ирэхээр тийм загас үнэрсэн газар хаач байхгүй тийм ээ тэгэхээр нөгөө шингэн өөх гэдгийг одоо бид нар нөгөө өвчүүний өөх сүүлний өөхөө идчихсэн бол энэ дархлааг баг зэрэг нөхөж чаддаг илгээ шарж идчихвэл эрцээ нөхдөг гэтэл одоо бидний хоол бүр шал өөр болчихлоо штэ кимчи идчихин тий факторита идчихин тий тэгээд нөгөө бууз хуушур бүгд л юм биелэн шууд халаагаал биелэн иддэг системд орчлоо тэгвэл энэ дээр бидний гол нь хоол хүнс гэдэг бол 2 цаг буруу хадгалахад ямар ч хэрэггүй болчихно. Тэгэхээр өсөж яваа хүүхдийн бие физиологи ерөөсөө эрдэс минералыг нөхөх. Тэгээ эрдэс минералыг нөхөж чинь гээд ээжүүд юуг андуурдаг вэ гэхээр маш их хэмжээгээр өгödдөг. Жишээ нь одоо D витамин гэхэд 50,000-аар 7 хоногт нэг өгöd. Тэр хүүхдэд дутуу биш л бол та өдөрт 1000-аар өгж болно юм уу 2000 гэж юм уу те насанд нь тааруулаад гэтэл тухайн хүүхдэд залхуурал гэдэг юм үүсдэг. Өдөр болгон хоолыг чи хийгээд бэлдээд байвал би хоол хийж чадах байл шүү. Тийм шүү дээ. Яг тэр процесс бийж явагддаг. Тэгэхээр өөрийн биеийг нь ажилуулах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө хүүхдэд болохоор ерөөсө 3 төрлийн эрдэс минералыг нөхчих хэрэгтэй. Нэг нь өдөр тутмын витамин. Нөгөө хилээд байгаа А, С, Д, Е витамин, B1, B6 фолиуч. Энэ нь нөгөө ярихад ажиллахад хэрэглэгдэг. Гэтэл өсөлтийн витамин гэдэг бол яс булчин үе шүрмсийг хөдөлгөх. Кальц, калиум, магнез, селен, йод үйждэг. Ганцхан дээг уугаад кальц нь байхгүй бол зөөвөрлөгдөх юм байхгүй. Нөгөө дээ чинь сайхан тэнж байгаа л энэ тэнд очиж хадгалагдчихна. Жишээ нь одоо кальцийг ганцаар ингээд уугаад хахаар фосфор, калиум, магнез ч юм уу те эсвэл дээн дутагдaltaй хүн байвал тэрийг зөөдөггүй. Ясанд кальцийг аваачихын тулд фосфор аваачих шингээгээд кали аваачих гагнаад фотор аваачих нэгдүүлдэг гэдэг юм ингээд бүр нэгдмэл амар хөөхөн ажиллагаа. Тэгээд нөгөө эрдэс минералын дутагдал гэж юу хэлээд идэг вэ гэхээр манайхан ингээд андуурагдаад байгаа юм. Одоо орчин үед ингээд манайх хэвээр хамгийн үнэтэй хоолыг хэрэгэлдэг. Манайх өглөө тэр ресторанд иддэг. Манайх ийм пицца иддэг, ийм бургер иддэг, ийм нэмэлт хоол иддэг гэдэг боловч энэ дотроос бидний биед хэрэгтэй нь яг юу юм бэ? 100% шимэгж байгаа нь юу юм бэ гэдэг чинь сонь. Яг пицца чихэр шоколадыг баярын үеэр ч юм уу бид нар идэж болно л да хэрэгцээтэй үедээ. Гэтэл байнг биш. Хоолыг орлуулж идээд байгаа нь аимшигтай. Гэтэл нөгөө одоо ингэж байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээл хүүхдүүд манай хүүхдүүд ирүүлэн гэдэг бидний үед нэг аяг тараг өдөртөө уучдаг гэсэн. 100 г шарсан уучдаг. Тэр чинь цэвэр витамин С байхгүй. Тэгээд нөгөө тарагч өөрөө кальц, калиум, магнез заяа. Бид нар тэгээд 100 өрөм тэ нөгөө хоньны сүүлэн чарсан юм иддэг байсан шүү дээ. Илгээ идэн давхар боорцгоо идэн тэ өөрсдийн гараар хийсэн. Тэнгууд тэр болгон бүгд шимт хийжээ. Тийм. Гэтэл одоо ер нь бол цөцгийн өрөм иддэг хүүхэд цөөхөн тэ. Бид нар л өөрсдөө авч иддэг. Тийм, ер нь бол тэгдэг. Өрөм авахлаар өөрсдөө л иднэ гэхээс хүүхдүүд яг амсаж үзээд дахиж нэг идээд идэх шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө 1-5 настай хүүхдэд бол омега хүүхдийн витамин 2 өгөхөр болчихж байгаа. Тэгвэл 5-аас 6-аас 9 настай хүүхдэд юу хэрэгтэй гэхээр насны онцлог гэдэг чинь нэх ууртай ингээл хаалга маалга саваад жоохон ааштай бүх юм өөрөөр шилжүүлээд гинтхэн айгуу том болчдөг, нэх ууртай бодлого шунгуу болчдөг. Тэгэхээр энэ үед нөгөө B12 фолиучлаар татгалж идэг байхгүй. Одоо жишээ нь би нөгөө компанийнхаа хүүхдийн витаминыг авчирсан 5-2 эндээс идээд үзээрэй. Энд нөгөө яг хүүхдэд хэрэглэх ёстой бүх төрлийн витамин байгаа. Тэгээ нэг наснаас хуулаад бүх насны хүүхдүүд байхгүй. Тэгвэл энэн дээр яг энэ
энийг уугаа 100% гэсэн үг биш. Энийг уучаад давхар нөгөө заагүй юу штэ. 1-5 настай хүүхдэд та тархитлогоон сайн ажилдаг, оюуны потенциал өндөртэй хүүхдэд бол омега нэмж өгнө. Нөгөө тархийг тижээж нүдийг хөгжүүлдэг. Хүүхэд чинь нөгөө гарч ирэнгуутаа 100% юмыг харж чаддаггүй шүү дээ. Нүд чинь хөгжиж байгаа хараад гэрлэнд бүх юм нэг. Энэ үед бид нэр ээж жирэмсэн байх үед омега хангалттай бовол ухаантай хүүхэд болно. Тэрэн шиг яг адилхан аав ээж хоёр намхан байсан ч гэсэн хангалттай витамин өгөх өндөр бол. Инхээр одоо нөгөө витамин өгнө л гэж хэлэхээр манайхан ингэж байгаа. Витамин дээр тавигдах шаардлаганууд гэж байдаг. Энэ витамины үндсэн найрлага нь юу вэ? Одоо шинэ А витамин ургамлын гаралтай юм уу, амтны гаралтай юм уу? Д витамин гэвэл 1-р зэрэг юм уу, 2-р зэрэг юм уу, 3 юм уу? Кальц гэвэл кальц чинь фосфатын, оксалатын, дисульфатын гэд маш олон төрөл байгаа. Малат, хелатин ямар олон юм бэ? Амар олон. Тэгээ үүнээс гадна ингэдэг нөгөө сонголт гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэгээ сонголт гэж ярингууд тэрний тэр витамин авцсан байдаг. Тэр ихсэн сайн гэсэн. Энэ витамин сайн гэсэн гэл ингэсэн. Тэгээд яг энэ сонголтын дээр нь бүр ингээд зөвлөд өгөөсэй гэж одоо нөгөө ингэдэг байхгүй. Одоо жишээ нь энэ Forever компани энэ хүүхдийн битэн биш ганцхан Монгол зарагдаад байгаа юм биш. Дэлхийн 170 орнд 48 жилийн турш зарагдаж байгаа клиник судалгаатай ийм витамин. Тэнгууд энэ витамин ямар ч химийн найрлага ороогүй. Ерөөсөө л 100% ургамлынхаа найрлагаараа ерөөсөө яг энэ усан үзэм намтагдаад байж байгаа байхгүй. Гэвтэл яагаад гэвэл та одоо витамин аваад өглөө хүүхдээ чинь шийснээс витамин үнэртчихлээ энэ химийн найрлага. Бүр айгүй амар. Тийм үү. Тэр нөгөө таны хайж байгаа мөнгөний үнэр хэвгүй. Шингэх боломжгүй гараа явчихж байгаа. Одоо гэтэл энийг та нар өдөрт бүтнийг идүүлчих. Шээснээс нь юу ч үнэртэхгүй, өнгөж гарахгүй. Энэ нь яаж байгаа юм гэхээр бид нар биологийн амт учраас 100% байгалийн. Одоо энэ бүтээгдэхүүнүүд дээ шүү дээ. Одоо бидний сая танилцуулж байгаа. Эдгээр бүгд байгалийн их үйлдвэрлэл учраас бид нар 100% гараа шингэж байгаа. Би энийг бас айгүй өөрхөн сонирхол сууж юм л та их гоё юм бэ. Ягаад гэхээр Монголын нөгөө уламжлалт хангах ухаан гэдэг бол бүр супер. Монгол хүний бие физиологийг Японочууд судлах гээд маш их хүсэлт өгч ирсэн. Тэгээд 2016 онд Японоос айгүй том судалгаа гарсан. Монголчууд бол дэлхийд байхгүй ашигтай бактери сүүн хүчлийн ашигтай бактери дэлхийн бусад хүнээс 30% илүү байдаг юм байна. Нөгөө суумочууд дивжиг нэг тэргүүлээд эхэлсэн дээ. Тэр үеэр хийгдсэн судалгаа 2016 оны судалгаа. Тэгээ монголчууд яагаад ийм хүчтэй вэ гэсэн чинь хүүхдүүдэд 5 нас хүртэл хөхүүлдэг ээж үү. Тэгээд айраг уудаг. Зуны уйлралд айраг их уудаг. Тэгээ байнгын сүү тараг хэргэлдэг учраас сүүн хүчлийн бактери гэдэг юм их байна гэд. Бактери гэдэг юм яадаг юм гэхээр бидний хийж байгаа хоолыг задлаад хэрэггүйг нь гаргаад тэнд ингээ эсэлтэн ангижруулах процесс явагдуулаад витамин үйлдвэрлэж өгдөг байхгүй. Тэгэнгүүт одоо та нар боддоо сардаа нэг удаа тараг уухгүй байгаа. Эсэглэн бүтээгдэхүүн яг байгалийн гаралтай эсэглэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа хүнд ашигтай бактери гэж байхгүй. Хэцүүлтэй тий. Өдөр болгон бид нар чи өтгнөөр алдчихдаг. Нөгөө бидний ашигтай ашиггүй бүх юм өтгнөөр давхар гарч идэг. Тэгвэл энийг орлуулах одоо та хэд бодоо өлсөө дуудлаа гэж бодоход үхэн үсттэй. Тэгэхээр нөгөө эслэг гэдэг юм тийм шүү дээ. Ашигтай бактери тэр эслэг гэдэг юм чи өхгүй байгаа болохоор өлсөж өгöd байгаа байхгүй. Одоо бид нар брокколи бууцаа жууцаа иддэг, хар чав хулуу идэхгүй шүү дээ. Ерөөсөө юу ч идэхгүй. Тэгэхээр нөгөө ашигтай бактери ч ерөөсөө ногоогоор хоолтдог. Тэгэхээр 5-ны 70% ногоо байгаа чи 30% мах байгаа чи энэ учиртай байна тий. Яг үнэ. За манайс нарийн байгаа биш тийм байна. Балжин нэм заяа маань өдрийн мэндэ олон хүнд хэрэгтэй мэдээлэл өгдөг сайхан сууг шүү. Та нартай баярлалаа гэсэн бол хүрэл очир ороод ирсэн байна. Их үдийн мэндэ та бүхэндээ гэсэн байна. За өнөөдөр бас яг хүүхдийн зөвлөх хэмж за мэдээж бас эмэгтэйчүүдэд ч гэсэн гой зөвлөгөө өгнө, гэр бүлүүдэд зөвлөгөө өгнө. Зочноор ирсэн байгаа. Тэгэхээр та хэд маань яг зөвлөх хэмжээс маань сайн жаргалаас маань ямар асуултууд асуумаар байгаа тий. Амьдралд нь ямар зүйл бас тулгараад байгаа. Сая бол ингээд витаминыг бүр ингээд 0-оос гэл эхлүүлээл өсвөр нас хүртэл явчлаа шүү дээ тий. Тэгээд ингээд танилцуулахаар үнэхээр бас мэддэггүй зүйл олон байна. Тэр яг энэ дээр бичсэн байгаа тэр эмилийн өгнөөдийг бол үнэхээр ойлгохгүй байна. Ойлгохгүй шүү дээ. Тэгээд яг ээж хүн гэл хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Ээж болохоос өмнө бие бэлтгэх хэрэгтэй. Тэгвэл эрүүл хөвгөт төрнө гэл тий. Тэгэхээр энэ одоо манай Монголд бол заримдаа хэцүү ч юм шиг санагддаг. Утаатай, угаартай, стресстэй ийм тийм гээд. Тэгвэл хувь хүн бас ингээд тий өөртөө анхаарал хүүхд маань эрүүл болох. Нөгөө талдаа одоо ээж хүн гэхээс илүү аав ээж хоёр хоёулаа бие бэлтгэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ тий. Энэ нөгөө ингийн жирэмсэн хүнийг асрна гэдэг чинь урлаг байхгүй юу? Аюулгүй урлагаас судлаа. Одоо тэгээд нөгөө ингийн одоо нөгөө манайхны бас нэг одоо ингэж яах вэ? Гэр бүлийн харьцаа, сексийн үйл ажиллагаа гэж явж штэ. Би ч нөгөө сексологи тал дээр зөвлөхөөр тэгэнгүүт яа гэм бэ гэхээр биелгийн харьцаанаас 100% таашаал авахгүй болохоор гэр бүл салт их байна. 100% таашаал авахын тулд эмэгтэй хүний тарих бүр байнга секунд тутамд хэдэн зуун бодол бодож яадаг. Бид нар эмэгтэй хүн ажилласаа гараад ажил руугаа явд юм байна. Бид нар амар сэтгэл зүйн бэлтгэлтэй очингуудаа нөгөө хүүхдийн хоолыг үлдэн хувцас нугаад энийг хийгээд ажилласаа ажил руу явж байгаа болохоор бид нарт амралт гэж тийм шаардлагатай байдаг юм байна. Гэтэл эрэгтэй хүн гарангуудаа очиод нэг 15 хүн мэнэ
хайхаа амрандаа гэдэг очингууд хаалга онгоогоо ордог эмэгтэй хүн нөгөөдгий чи өглөөл эхэлт юм. Хүн хайр ядаж те миний хайр өнөөдөр юу ийс өнөөдөр яамаар байна гэдэг ингээ яриад эхлээд эмэгтэй хүн харсан цагаасаа ярихыг хүсдэг юм байна. Эрэгтэй хүн эхний 15 минут намайг хинч битээ хараасаа гэж амармаар байна шүү дээ. Тэгээд чимээгүй орж ирдэг байх нь шүү дээ. Тэгэнгүүт нөгөө эрэгтэй хүн маань яг 15 минут амарчвал та нарын хүссэн юм хийж өгөхөд бэлэн байгаа байхгүй. Тэгсэн чи ороод ирэнгууд нь дургууг нь хүрэгчээр гөжөө цуучж байгаа байхгүй. Удирдлага барил ядаргаал нь шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нарт бас гэр бүлийн амьдралаар амьдрахад эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаа айгүй их байна. Эмэгтэй хүний бие физиолог байнгын бэлэн зэхмэл үйж идэг. Гэтэл эрэгтэй хүн бол ерөөсө бэлтгэхийн тулд бүх юмаа бэлтэл хэдэн өдрийн өмнөөс төлөвлөөл ингээд айгүй сүртэй. Гэтэл эмэгтэй хүн бол бүх юм зогцож идэг гэж байгаа байхгүй. Тэгэхэд бэлгийн харьцааны үед хүртэл эмэгтэй хүний сэрэл тархинасаа доошлж идэг бол эрэгтэй хүнийх доороосоо дээшилж идэг гэл ингээд сая баахан маргаа үүсгэлээ. Тийм болохоор бидний бодлыг зэгцлүүл бид нар бас нэг таашаал авчмаар байгаа байхгүй. Дээрээс явж байгаа учраас дээрээс яваад гэж тархины бодлын зэгцэлгүй болохоор бид нар тавьж чадахгүй. Дээрээс нь тавилж ямар чухал юм бэ гэхээр аюу 100% тавьчихаар бүх стресс арилчих. Нөгөө ас жаргалын таавар гэдэг юм чи ялгархаараа нөгөө суд сүрэмсий чинь бүгдийн тайлаад өдрийн стрессийг чинь тайлчих. Тэгвэл одоо нөгөө ингэдэж штэ хүнтэй ярилцах энийг чи аюу том урлагаа инээд сурах хэрэгтэй ингээд энийг хүртэл заадаг том одоо Япон солонгост бол бүр энэ инээмсэглийг $1000 зардаг. Инээд сургаж байна. Та нар ингэж хөлөөтэй инээд сургаж байна те. Тэнгууд бие барихгүйгээр юм бодохгүйгээр инээд сурж байна гэдэг ийм олон. Тэнгууд ээж инээж ивэл хүүхэж аргач. Тийм штэ. Тийм болохоор дуу нэгтэйгээр тийм штэ. Гэр бүлийн амин сүнсч яг эмэгтэй хүн. Бид нар ууртай байвал нөхөр хүртэл хэцүүлээд штэ өөртөө бөмбөгнөө том байсан гэсэн. Тэгэхээр нөгөө биднэрт яг үгүй гэр бүлийн харилцаа гэдэг юмыг бид нар өөрсдөө сайн бэлдээд бид нар яг юу руу гэж байна. Хүнтэй суугаад бид нар яг юу хийж сурах гэж байна те. Тэрийг айгуу сайн мэдэх хэрэгтэй. Эмэгтэй хүн чинь доор ээж нэг хоолоо хийж чаддаг те. Ингээл тэгэхээр юу яа нөгөө гэр хамтрагч болох ч байгаа хүнтэйгээ айгүй сайн ярилцаад ингээд сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Бэлгийн харьцааны үед ч гэсэндээ надад энэ таалагддаг, тэр таалагддаг гэд ярихаар эрэгтэй хүн яагаад гэдгүүлгүй чи хинтээ яваад бараг ийм сайхан мэдрэмж авч байгаа гэдэг. Тэгэхээр анханасаа ярилцаж сурах хэрэгтэй. Би одоо үнсүүлэх дуртай шүү, тэрврүүлэх дуртай. Хайрыг хэлэх хэлэх нь шүү дээ. Хайрыг хэлэх бэлэг өгдөг гэж нэг байгаа. Одоо ингээд бэлэг өгөх дуртай хүн байхад бэлэг авах дуртай хүн харжвал аз жаргалтай. Гэтэл үнсүүлэх дуртай хүн байхад үнсэх дуртай хүн таарах эсвэл тэрийг заавал ойлгож мэдрэх хэрэгтэй үстэй нөө яг арга бэлэг шиг болж ирэх юм шүү дээ. Тэгээд нөгөө ингээд андуурагдаад байгаа юм нь одоо энэ хүнтэй нэг 2-3 жил амьдарчаад энэ болохгүй би өөр хүнтэй амьдрал сайхан амьдрах гал тэр хоёр гоё харагдаад байдаг тийм байхгүй. Ерөөсө бэлгийн харьцаа гэдэг бол 4-5 жил болоход бүр төгс болчихдог. Хоёр биенээ ойлгож яадаг өнгө үзэмж өндөр нь таалагдаад эхэлдэг тий. Тэгэхээр яг энэ шиг гэр бүлийг цогцлохын тулд бид нар өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Эрэгтэй хүн хэр оргийн сургалтанд суугаад эрэгтэй хүн гэртээ ер нь юм авчирж байгааг харсан. Авчирхаар нь бид нар амар олон юм ярьдаг штеп. Би л юм ярьдгүй гэдэг. Араа баярлалаа. Авчирхаасаа өмнө бас асууна. Авчих уу? Манай нөхөр бол асуухгүй аваад ирнэ баярлалаа. Тэгтээ нэг эрэгтэй хүмүүс ингэдэм юм байна. Өөрсдөө мэдэхгүй юм ерөөсөө авчирдаг юм байна. Эхнэрээ сонгодог юмнаас айгүй хол байд юм байна. Одоо чинь битамин ч юм уу те махыг бол мэдээд авчирдаг. Бас сайн битамин бол авчихгүй шүү дээ. Авчирх юм бол авчирна. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн өөрөө боловсралтай байж чадах юм бол тэр гэр бүлийн хоол, харилцаа, сэтгэл зүй бүгд ирүүлвэ. Тэгээ нөгөө эмэгтэй хүн чинь ингэж байгаа шүү дээ. Нэг болохоор яшин төрөө зүтгэлтэн болчдөг, нөгөө болохоор эмч домжуулдаг. Тэгээ нөгөө барилгачийн хүртэл хийдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр болгоны чинь боловсрал эзэмшихийн тулд бид нар яг суусныхаа дараа нөгөө хүнтэйгээ зэрэгцээл ингээд ноцолдож явахаар өмнө нь бэлтгэжээд орвол айгүй асуудал байна. Мэддэг юм чи айдас багтай байдаг шүү дээ. Тэгээ ярилцах нь айгүй чухал. Ягаад гэхээр би ч анхудаа амьдарч байгаа нөгөө нөхөр маань анхудаа амьдарч байгаа бүгд л анхудаа амьдарч байгаа юм чи алдаа ихтэй. Гэтэл уучлалт сурах хэрэгтэй те. Яг дахин биш юм чин гээд. Тэгэнгүүт нөгөө ярилцах нь айгүй чухал юм л да. Бид нар хамгийн зөв алдаа хийдэг юм бол ерөөсөө ярилцахгүй. Тэгээд би хүний биологийн цаг дээр яадаг гэхээр 9 орой 19 цагаас 21 цагийг гэр бүлийн цаг гэдээ утасгүй цаг гэж зарлаж байгаа. Тэр үед хүүхэд болон хүмүүс бүгд хайрлагдахыг хүсэж идэг зүрх амралтын цаг гэж явдаг байхгүй. Тэгэхээр яг тэр үед ингээл уулзаад ярилцах юм бол бүх хүсэл чинь биелдэг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд тэмдэглээ даваа. Алдаа байгаа шүү дээ. Одоо ингээл янз бүрийн хэрэгтэй хүүхд оролцдог байна. Ууртаа уцаартай болоо тэгвэл та энэ 7-оос 9 цагийг ашиглахгүй байгаа байхгүй. Энэ хүүхдийн сэтгэл зүй та юу ч байр суурь эзлэх байгаа. Тэгжэл хүүхд чинь гинтгэн том болчоор орж ирэл чи ингэхгүй байх тэхгүй байх гэдэг. Тэр цагийн чи 19 нас хүртэл 16 нас хүртэл тэр орон зай чи байгаагүй байхад танихгүй хүн орж ирээ чиний бүх юмыг заахад хэцүү шүү дээ. Хичнээн аав ээж чинь байсан ч гэсэн. Тийм болохоор энэ хүүхдийн өсөлтийн заагүй үед та нар хамт байх хэрэгтэй.
Тэгвэл одоо 9-14 настай хүүхдүүдийн онцлог гэхээр бидний үеийнхнээс айштай болсон, ууртай болсон гэж яриад нь шүү дээ. Гэтэл бидний үед юу иддэг байсан, тэдний үед юу иддэг байсан. За тэгэхээр унтчих хугацаанд биеэс нь хэрэгтэй юм хайгаад болохгүй. Нөгөө тарагчин байхгүй, нөгөө шар суучин байхгүй, нөгөө махчин чалах тий. Эдсэн юмд нь ерөөсө хэрэгтэй юм байхгүй байна. Ингээд шүүгөөд үзэнгууд шүнжэнгөө ажилтсан хүн ямар ууртай байх вэ? Тэгэхээр эрдэс минералын 9-14 наснд илүү их нэмж өгөх хэрэгтэй. Нөгөө ээл органин ч юм уу, коэнзим Q10 ч юм уу, судасны хаан хөгжөхөд зориулсан бүтээгдэхүүнүүдийг нэмж өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээ хүүхэд том хүнгүү энэ витаминуудаас гадна энэ витаминуудын бас их суурь нь ааштай болгохгүй байх маяг гэдэг юм уу те. Тэр суурь нь нойроос их чухал байх гэж бодож байна те. Өвгөн дархлаачлалтын хамгийн чухал юм чи нойр, хоол, хөдөлгөөн. Ингээд болоо. Энэ гурыг цогцоор нээж явах юм бол энэ гураас шалтгаалсан бусад юм ордоггүй. Тэгээ яг түрүүн дурджсэн дээр ягаад нойр орж ирсэн бэ гэвэл шүнжэнгээ ажилтсан гэдэгсэн. Одооны хүүхдүүд маань бид нар тусдаа өрөөндөө ороод ингээл онцчин тэгэнгүүт уцаа шүнжэнгөө үзчихдэг юм тохиолдлууд ч гэснээр байгаа шүү дээ. Түүнээсээ болоод дархлаан сулрах юмнууд их байгаа болов уу гэж бодож байна. Тийм тохиолдолд 1000 олон үнэхээр сайн чанартай витамин уусан ч гэсэндээ үр нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Яг үнэ. Тийм учраас нөгөө та нарт ингэж байхгүй орой 19 цагаас 21 цагийг гэр бүлийн цаг болгооч уцсгүй болгочих. 2хан цаг уцсгүй байлгээ дэлхийс үрчихгүй, ажил асуудал үүсчихгүй. Яг энийг хийж сурахад бас л нэлээх цаг хугацаа зарцуулдаг. Одоо хүртэл бид нэр өөрсдөө ч гэсэн заримдаа хийж чадахгүй байгаад байна. Гэтэл хийхин төлөө зүтгэх хэрэгтэй. Одоо ингээд ээжүүд ингээд 9 цагт унтах амар хэцүү гэдэг. Гэтэл та тэгээ өглөө бас хоол идүүл хэцүү гэж яриад байна. Өглөөний суур дархлаа чи хоол манаа. Одоо энэ хүүхдийн эрсдэл суур амьсгалд өглөө шарсан ундаг юм уу? Өөхтэй сайхан мах юм уу? Тэгээ уурглах хоолны 70% өглөө идэх хэрэгтэй. Нөгөө өглөөний хоолыг өөртөө гэдэг чинь л юм. Тэгвэл өглөөний хоол заавал идэж авчаад орой хоол идэхгүйсэн ч болно. Ногоо ургамал идээд унтчих болно. Гэтэл өглөөний хоол шүнжэнгөө бие махбод чинь хороо гадагшлуулаад бэлэн зэхмэл байгаа дээр бид нэр өглөө нөгөө усаа уугаад хороо гадагшлуулчаад хоол идэх хэрэгтэй. Тэгвэл цус агшаад цусны нөгөө нэг гөрүүлц хөдөлгөөний алдагдал ч юм уу цус өтгөрөл цус суналт гэдэг юм үүсвэ. Тэгэхээр ерөөсөө эрүүл амьдралын хэм маягч ерөөсөө ээжээс баг. Эмэгтэйчүүд гэдэг чинь бүх урчиг байгаа. Яг нөгөө ээж юм чи ээж одоо тэр төр шашных нь одоо зүтгэлтэй энэ гэдэг шүү дээ. Тэгээд энд хөрл очир гэсэн байна л да их үдэ мэндэ та бүхэндээ гэдэг энийг үнсээ ирчүүдэд зориулсан бүтээгдэхүүн байд юм болов уу гэсэн байна. Тэгээ бас өргөжлүүлсэн байгаа. За байгаа юу. Эртхэн сонсдог байж одоо ч оройтчээ. Нөхөд сонсож олно. Ер нь оройтно гэсэн юм хаач байдгүй шүү дээ. Ерөөсөө байхгүй. Монголчуудын хувьд бол бие махбодын хувьд аюу эрүүл. Гол нь бид нар нөгөө байгаль цаг ууртайгаа ойрхон мах шүлээ сайн иддэг, адууны мах цахаа сайн иддэг ч гэдэм. Одоо яг адууны мах нь уйлрлахгүй. Нөгөө эластин коллаген өндөртэй илхий чи угааж өгдөг. Одоо тэгэхээр нөгөө Forever компани Монголд 14 жил болж байгаа. Forever компанийн алаанууд ерөөсөө юу идэхээр элэг угаагаал бодис сүлцийг сайжруулж өгдөг. Витамин бүх бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 170 орн зарагдахтаа эко гэдгээр номер 1 борлуулалттай байж байгаа. Тийм учраас нөгөө бид нөгөө гаш нөлөө үзүүлэхгүй ямар нэгэн хор хордлого өгөхгүй. Тэгэхээр хүүхдүүд тэгээ зэрэгцээд аав ээжүүд одоо утааны удирдал яадаг юм хэр манай гэр бүл яг энэ алааг бод юм. Хүүхдийн алаа гэр бүлэрээ за амсаж үзье хэлээ тий. Энэ тоортой алаа байхгүй. За энэ юу яадаг вэ гэхээр хүүхдээ харагдчих. Энэ болохоор тоор жимстэй цэвэр алаа. Одоо ингээл ингэдэг чинь утаа их байна. Утаа ингээд бид нар нэгэн л утааг очиод арилгаж чадахгүй учраас хамгаална. Энэ уушгийг аяйгуу сайн цэвэрлэнэ. Одоо ингээл ойр ойрхон ханаад хүрэл носон гоожод идэх хүүхдүүд байдаг шүү дээ. Ханаад хүргээрэл хатгаа болчихлоо. Тэгвэл энэ хоёрыг хосоор нь хэрэглүүлэхээр тэр процесс алга болчихно. Ерөөсөө тэгэж нөгөө ханаад манаад хүрээд байхаа болчдөг, ирүүлчихдэг гэсэн. За түүнээс гадна тамхи татдаг мингэртэй хүмүүс 3 савыг уугаад тэгтээ өглөө 100 г, орой 100 г гэдэг өндрөөр уул уушиг цэвэрлэгдээд хар ногоон цэр бүр ингээд тас хар цэр хүртэл гардаг. Тэгэхээр бид нар яадын гэхээр одоо нэг савыг уурчдаг. Хүнийхээ тоогоор, гэр бүлийн хүнийхээ тоогоор. Дараа нь цагаан сарын өмнө айл хэсгээс өмнө халдвараас хамгаалаад нэг савыг уурчдаг. Тэгээд утааны удирдал дуусангууд уушгаа цэвэрлэхээ уурчдаг. Ингээд болоо. Тэрнээс биш нөгөө өвчтөл биш бол өрчлөн сэргийлт гэдэг чинь нэгдүгürt хэмжээнд бага байж байгаа. Хоёрдугаарт өртөг мөнгө нь бага тусдаг. Гэтэл өвдцэн байвал нөгөө илэг дэлүү ходоод нойрлцохыг л ууж өгнө шүү дээ. Тэгэхээр энэ процесс өөр айгүй нөгөө гаш нөлөө өгдөг. Тэгэхээр эрүүл гэр бүлийн хамгийн суурь нь шүү дээ. Хин нэг нь өвдөхгүй байх. Гэр бүл нэг хүн дангаараа өвддөг байхгүй. Нэг хүн өвдчихөр гэр бүлээрээ өвддөг. Тухайн өвчний үед эдийн засаг сэтгэл санаа бие махбод өвд айгүй их ямар. Гэтэл одоо нөгөө яригадаад байгаа шүү дээ. Хавдар гэж яриад байна. Тэгвэл хүмүүс витамин хараа химийн найрлагатай витамин их ууснаар хавдрыг тижээдэг байх боломжтой гэж судалгаа гарсан. Дээрээс нь хавдраас ходоодны хавдраас сэргийлэх гэвэл B12 уу гэж байгаа. Тэгээд
яг нөгөө өдөр тутмынхаа хоол хүнс нь шаардлагатай эрдэс минералыг хэрглэж байгаа хавдар үүсдэггүй. Бидний бие махбод өдөржингөө өдөрт бидний бие махбодод 1-ээс 2 кг хавдрын эс гэдэг юм үүсдэг. Одоо ингээд бид нар усанд ороход арьс гуйждаг штеп. Дотор ирэхдээ бас бүгд гуйжна. Нөгөө цусны эсүүд ч үхнэ. Нөгөө дархлааны эсүүд ч үхнэ. Тэнгууд энэ 2 кг-ыг гаргаж явах хэрэгтэй байхгүй. Хөлсөөрөө, амьсгалаараа, өтгнөөрөө гаргаж явахын тулд бид нар эрүүл хоол идэж хороо гадагшлуулах. Ааха. Тэгээ манай хүрэл очир маань бичсэн байна л да. 17 19 настай хүүхдэд өнгөрсөн байх таа гэж хэлж байгаа юм байна. Тэгээд ямар ч гэсэн витамин уухад бид хэд хоцордгоо маа, өнгөрдгөө маа гэж хэлжсэн. Тэгвэл энэ удаад хүүхдүүд дээр бүр нөгөө сонсож байгаад яна одоо хүүхдүүд маань нэлээд том болцсон юм байна да. Тэгэхээр өнгөрччтэй гэж батсан байна л да. Энэ нөгөө ингэ 9-өөс 14 нас гэдээ би онцлоод байсан шүү дээ. Тэгэхээр энэ насанд хараад төмсөг төрөө уулзраа сав даваа ирэхдээ бэлгийн булчраад хөгжиж байгаа. Тийм учраас энэ дээр хүүхдийн витамин дээр нэмээд омега өгдөг. 17 18 настай хүүхдүүдэд бол манахаас RG гэдэг өсөлтийн L-аргининтэй өсөлтийн давар бэлгийн даврыг тэнцвэржүүлдэг бүтээгдэхүүн гэдэг. Тэрийг уух хэрэгтэй. Тэгжээж ямар ч нөгөө стрессгүй, сэтгэл готролгүй, давхар нөгөө олон уйлга ажих эмгэх гэдэг өндгөвчөнд байдгийн. Тэр нэр үүсэхгүй байх боломжтой. Боломжтой шүү хүрлээ. Ер нь бол юу сурыг гэвэл нас оройтхгүй. Тэгээд өнөөдөр бас гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр бас эрүүл биеийн талаар за эрүүл биетэй байхад гол хүн нь ээж юм байна, эмэгтэй үе юм байна гэх тий. Тэгээд эмэгтэй хүнээс гадна түрүүнд л ярьжсэн ш. Эрэгтэй эмэгтэй хүн анх гэр бүл болоод өөрсдөө бэлт тэрнээс өмнө бэлтгээл тий. Тэгэнгүүт одоо хэрвээ хамт суугаад гэр бүл болоод өөр орчноос ирээд өөр мэдлэг мэдээлэлтэй өөр боловсралтай хүмүүс гэр бүл болчихгоод гээд хамт мэдих хэрэгцээ гарна үсттэй тий. Яг энэ эрүүл мэндийн талаар, эхнэр нөхөр байх талаар, ээж байх талаар гэл одоо энэ олон эрүүл мэндийн мэдлэгийг бүгдийг авч чадахгүй ч гэсэн баг багаар хамт сурах хэрэгтэй байгаа шүү. Өмнө нь энийг хараад Чингис хааны үед эмээнэр хийдэг гэсэн. Монголын шинжлэх ухааныг эмээнэр үүсгэсэн. Бас л эмхтэй юм бэ. Эмэгтэй юм байна. Нөгөө нэг юм юу гэдэг чинь монголчууд яагаад ийм дайнч тулаанч бөгөөд их оронч байна вэ гэдэг ингэсэн чинь энэ хатад байдаг юм байна ард нь. Энэ хаттууд өглөөс эрэхтэн Монголын хаан сэрээрээ гэж сэрээгээд энэ газар нутаг чулуу болгон чинийх гэж ойлгуулж байгаа учраас ямар ч ядарсан хүн байсан эх орон минь минийх гэдгээр тэмцдэг юм байна. Гэвтэл нөгөө дайснууд ирэхээр хүний ямиг булгах гэж хүн яадаг айцтай байдаг ичдэг тийм үстэй. Булааж болох үгүй гэж мэдгүй тийм нуугдна гэдэг. Чингис хааны үед энэ гэр бүл зохицуултыг бүр аюу гоё хийжсэн юмнууд байдгийн. Одоо Чингисийн гэр бүлийн тийм юу одоо нэг юм нуус товчноос гадна бас нэг тохимол байж байгаа. Тэрэн дээр яг байвал 15 жил гэр бүлээр амьдарсан эхнэр нөхөр хоёрыг юу 103 сар өөр хүнтэй амьдрахыг зөвшөөрдөг гэсэн. Хүү ямар сонио амар хэрэггүй надад ч. За буцар хэрэггүй. Энэний юу бодоод байгаа. Энэний арт нь айгүй гоё заяа. За нөгөө ингэдэг штэ нэг би өстө дулмаатай гэрэлсэн бол жарах гэдээсэн. Нэг юм бодол байна штэ. Бататай амьдэрсэн бол яг алах гэдээсэн. Тэгэнгүүт нөгөө Чингис хаан ингэж хуульчилдаг байж. Одоо 15 жил болсон гэр бүл дээр юм туг тавигддаг. Тэгэнгүүт тэрний нөхөр явна. Яваад хэнийг очсныг хэлсэн хүнийг цаазалдаг. Хэнийг очсныг одоо танаа нөхөр дулмаа дээр очсон, болдоо дээр очсон гэж ярих юм бол цаазаар авах болгоно шүү дээ. Яагаад энэ байдаг вэхээр хүн болгонд нэг гомдол хүсэл мөрөөдөл гэдэг юм байдаг юм. Яагаад 15 жил гэхвэр нөгөө цайныхын амтанд басчдаг шүү дээ. Үнэр тэгээ нөгөө хүний аясаар хөдөлдөг болчдөг. Тэг хоёр биенээ ойлголоо. Хөдөлмөрийн чадварыг олчдаг. Тэгэл нөгөө ингээ харангууд энэ нэг тийм хүсээд энэ энэ нөхөр чи дөнгөж уулчаад ингээд ахад мэддэг үү те. Тэгэнгүүт яаж ийнэ гэхээр 15 жил болцоход нөгөө бодож исэн хүн дээр очдөг юм байна л да. Нөгөө Чингис хэлчихдэг юм байна. Би одоо энд очимоор байна. Яа. За тэгэнгүүт нөгөө тэгээд очиод амьдраад яг л 3 сар тэр хүний нөхөр шиг, тэр хүний эхнэр шиг амьдрдаг юм байна. Бүх юм хийгээл мал хуйг нь өөрийн юм шиг хариулаад ингэсний дараа юу гэж боддог хэр эхнэрээс минь нөхрөөс минь сайхан хүн хинч байхгүй юм байна гэд гэр бүл салтдаггүйсэн. Бат бүх гэр бүл болгож ямар сонио. Тэгээ бас яг нөгөө бодлыг гүйцээж байгаа юм байна л да. Илүү дутуу зүйл бодохгүйгээр тэр аргыг нь л нөгөө гүйцэлдүүлээд гаргачих. Тийм юм бодон явах хэрэг байна. Окей, тэгээ тэр чинь нөгөө ингэдэг юм байна. Яг нөгөө гоё дулмаа дээр чи амьдарч байгаа шүү дээ. Тэгж байгаа дулмаа маань яг гоё юм уу? Тэгээ дулмаага бүр голчоод ирд юм байна. Энэ дулмаа бүр бүтэхгүй юм байна. Мах чансан ч сонгонгүй юм байна. Эмэгтэйчүүд гэртээ үлдэх. Ямар нэг энэ бас жоохон онцгүй тий. Нөгөө ирэх штэ. Одоо нэг хэлэх нь штэ би нэг батаг л авчирчмаар байна гэл.
Энэ Чингис хаан чи ямар сонин хууль гаргасан Тэгээ яг Чингис хаан бас Энэ айгүй том философи. ч үзмээр юм байна энэ номыг нь тий. Гэр бүл хууралт гэдэг юм гаргахгүй бол энийг гаргаж ирсэн. Хүн болгонд хүсэл мөрөөдөл байгаад идэг. Тэнгууд тэрийг биелүүлэх болохоор шууд орхиод явцдаг. Орхиод явчихаар буцаж очих газарг болчдөг. Хараад нь штэ нөгөө батаа ч нэг сайхан байгаад байна те. Батаа дээр л очижүүл жаргах гээд байна гэсэн чи яг очиод амьдрахаар тийм жаргал байдаггүй юм байна л да. Хүний 15 жилийн амьдрал цаг хугацаа гэдэг бол нэг хүн шүглчдэг юм байна. Тийм учраас нөгөө хоёр биенээ хайрлах, хоёр биенээ ойлгох, хөдөлгөн нөгөө цайны ч амтаас салж чаддаггүй гэдэг чинь болоод идэх юм. Инхээр энэ Чингисийн энд яадаг хөр гэр бүл хууралт гэдэг юм ерөөсөө үүсдэг байсан. Тэгээд хуулиар зөвшөөрөгдөггүй хугацаанд хинч хуурдаггүй, айдаг байсан. Тэгэхээр салалт байхгүй. Одоо тэгэх чинь манад бас энэ нэг жоохон замбраагүй асуудал нэг болчихно. Одоо ингээд цаг үе өөрчлөгдөж байна тий. За ингээл нэг хууль мууль гарч ийн одоо бол бүр нөгөө нэг араар тавьсан бол бүр торгон моргон янз бүрийн юм яригдал яваад байгаа шүү дээ. Тэгээ бодохоор заавал тийм юмд орох эсвэл тий аль хизээний нөгөө Чингисийнхаа үеийн энэ аргаар шийдэгч гэдэг юм уу тэгэхгүй нэг хүн өөрөө толгойтой амтан шүү дээ. Хүн ухамсартай амтан шүү дээ гэд нөгөө гэр бүлтэй үнэнч байхыг ярил л та тэгвэл цааш. Хүн болохоор яг байглаараа амтан байхгүй юу? Та хоёр болохоор намайг буруутгах чинь. Буруутгаагүй. Хоёулаа явахгүй гэж тий. Гэтэ нөгөө энэ байгаа хгүй. Камасутрагийн нэг 326 байрлал гэж яриад байгаа шүү дээ. За. Энэ зүгээр хийчихээгүй. Эмэгтэй хүн нөгөө өөрийгөө 100% бэлд гэдгийг нь яаж байгаа юм гэхээр одоо би хаана таашаал авдгийн хайж бүлгээр цент орохоор гоё байдгийн гэдгийг мэдээ 100% сэтгэл ханамжтай бол хин ч явдаггүй. Гэтэл нэг гомдол байгаад байна шүү дээ. Манайд ингээд хүүхдүүдийн хажуугаар нэг яаж ийж амжуулчаал босоол орхио явангууд эмэгтэй хүнд гомдол төрөөд гомдоод идэв юм л да. Энэ босох ясгүй. Эмэгтэй хүн ингээд нэг чичирж яадаг юм байна бие махбод. Тэгэхээр нөгөө тэврээ тайвшруулж явах хэрэгтэй. Нөгөө хүн босоо явчихдаг юм байна. Тэгэхээр нэг хаягж байгаа мэдрэмж төрсөөр байгаа. Гэр бүлийн хайрцанд гомдол үүсээд эхэлж байна. За дээрэс нь бид нар нөгөө гэр бүлээр амьдардаг хүүхдүүдтэйгээ аав ээжтэйгээ ах дүүтэйгээ тий тэнгууд бас бэлгийн харьцаа гэдэг чинь тийм нөгөө тухтай чайхан биш болчдөг. Тэгэхээр нөгөө гадуур гэр бүлийн зөвлөгөө юу байдаг вэ гэхээр хамтрагчааш орчноос солиод үзээч нэг амралтанд гараад үзээч нэг хоолнд ороод үзээч тий ингүүл арай өөр болно штэ гэдэг юмыг өгөх ёстой. Тэнгууд эмэгтэй нөгөө өөрийгөө хайрлаагүйгээс болоод хүсэл мөрөөдөл буюу нөгөө одоо нөгөө сексийн туршил гэдэг юмг болчихдог. Тэр нь яагаад хайрлаагүй гэж байвал та жирэмсэн байхдаа яг өөрөөсөө өөршгөө хүүхэд гаргаж авч тэр дайны эрдэс минералыг нөхөх хэрэгтэй. Өөртөө байгаа хоосорсон мэдрэмжийг авч үлдэж болохгүй. Тэгээ нэг эмэгтэй өнөөх гоё эмэгтэйлэг байж байгаа 3 4 төрхөөрөө махцах эвдээл нөхөртэй нөхөргөө амьдрна гэж нэг юм амар асуудал үүсгээд эхэлдэг чинь ийм даавар нь багасаад эрэгтэй даавар дээшилчээд эрдэсийн дутагдлалд орчиход. Тэгэхээр хоёр эрэгтэй хүн хэр удаан цуг амьдрах вүлээ гэл ингээл бас асуудал үүсэж. Сая бид хэд бас ингээд нөгөө янз янзын 90-90-ийн үеийн ингээд жишээ аваад ярьлаа л та. Тэгээд тэгсэн мэдээж манай гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг чинь бас эрчүүд сонсож байгаа тэр нэг хөрлөгч байгаа шүү дээ. Эрчүүд нь тэгвэл гэрээсээ явах юм байна да гэсэн мэж баггүй шүү өгчөө гэдэг. Ер нь яг хөө тийм юм байдаг байсан тэгсэн ч гэсэндээ буцаад ирдэг. Тийм учраас яваад ч хэрэггүй гэдгийг хэлж байгаа гэсэн үг шүү. Энэ нөгөө эмэгтэйчүүд ч одоо ингээд хөрөнгөдгээд айгүй олон юм ярьлаа шүү. Хамтрагч эмэгтэй тэгвэл нөгөө орчноо сойл гэж ярьж штэ. Тэнгууд эрэгтэйчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ? Би энэ эмэгтэй хүнийг өөр хүүхэд гаргуулад эмэгтэйлэг байдлыг алдагдуулсан юм байна. Тэгвэл би одоо ямар битмийн өгстэй, ямар аргаар авсрах ёстой юм. Гэр бүлийн харилцааг батвих байдлахын тулд энэ эмэгтэй хүн чинь бас нэг юм хэрэгтэй байгаад байна. Та нар нөгөө ингэдэг та нар ажилласаа ивэл бид нар сайн ажилласаа ин гэдэг шиг. Эмэгтэй хүн аюу гоё эрдэс минерал нь хэвэн болоод коллаген, эластин, витаминуудыг өгчгөөр чиний хүсэж исэн анхны тэр 16 долоотой охин болчихно. Чамд эрхэлж чаддаг, хайрлуулж чаддаг, чамаас хайр хүлээж чаддаг те ийм гоё болчихно. Тэгэхээр бэлгийн харьцаа гэдэг бол хоёр биенээ хүндлээд 100% төгс үр дүнд хүрэх байдаг. Яг ингэж бодохоор ерөөсөө ингэж маш том нэг ийм гоё одоо юу гэдэг би биенийхээ төлөө хариуцлага үүрэг байгаа зү те. Эрэгтэй хүн за би ажил хийж байгаа, амьдралын төлөө явж гэн гэд тэнгууд 2 3 хүүхэдтэй эмэгтэй чинь гэртээ хүүхдээ харахаас аргагүй болно зү. Тэнгууд нөгөө олж ирсэн мөнгийг нь өөртөө гоё юм ингээд витамин авчи тэгээ ингээ гэж бодохгүй зү. Тэгэхээр одоо тэр хэмжээнд мөнгө олох хэрэгтэй байна шүү. Окей тэрэн дээр нэг алдаа үсээд байгаа. Одоо ингээд би нөхөр заяа. Ингээд ажил хийгээл бүх мөнгөө чамд өгөхөр юунд орсон мэддэхгүй та нар үрчиж байгаа байхгүй. Ямар амцтай шултай юм зүгээр. Гэтэл та нар харсан юм уу? Гэр бүлээрээ дагуулад явах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө нөхөрт дансанд нь мөнгө нвэжийг өгтөө энэ ухаалаг эмэгтэй гэж жаргаж амьдрах. Хацаа ухаан гарах гэдэг. За миний харин энд чи хүүхдэг байхгүй. Тэр хүн хүүхдгийг авч байгаа мөнгөний төлчлээ амар аз жаргалтай. Гэтэл чи очиод мөнгөний авчихаар мөнгө нь яасан мэдэхгүй. Энэ эхнэр идээд байгаа юм шиг болоод байна шүү дээ. Тэр гэр бүлийн халуун дурлаа уур амьсгал гэдэг бол энэ цалин буулаа дагуулж яваад энийгээ хувцалчих, энийг ингэж хайр энд хэрэгтэй ингээд нөгөө хүүхэд ааваасаа авж байгаа мэдрэмж, нөгөө аав нь хүүхдээ хувцалж байгаа мэдрэмж ингээд 100% кайфтай байх гингууд
унтангууд нь бид нар гараа авчдаг. Энэ амарчийг ажил хийж байгаа юм шиг захиалаа гяс дэлгүүр яваа. Эсвэл машин төрөгчөд юм авчдаг. Тэр хүн сонголтонд юусоо оролцож чадахгүй болохоор энэ хэрүүл үйл ажиллагаа дутуу байгаа юм шиг тий. Энэ мөнгөнд ихнэр ханахгүй байгаа юм шиг байгаад байгаа боловч ихнэрийн ард бүх юм хөрөгчөнд орж яадаг, гал тагоонд орж яадаг, хүүхдэд орж яадаг. Бид нар хуваарлж яадаг. Энийг мэдрүүлэх нөгөө ярилцаж хамтран амьдрна гэдэг чинь л энэ. Хөөхий ингээд айгүй олон салбар руу ороод шүү дээ. Тэгсэн чинь тэр бол нөхөр нөгөө хамт оролцоогүй болохоор мэдэхгүй байгаад шүү дээ. За тэгээ гэрэлтмийн маань цаг өндөрлөж байна. Энд хүргээд цэг тавьсан. Тэгэхээр үргэлжлэх гэсэн үг цаашаа үргэлжлэх гэсэн үг. Гэрэлтмийн эмэгтэйчүүдийн хөтөлбөртэй хамтдаа байгаа сонсогч, үзэгч та бүхэндээ баярлалаа. 104.5, 84.5 долгионоор та сонслоо. Мөн 3W45.cg-ийн вебсайтаар бидэнтэй үргэлж хамтдаа байгаарай. Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд пэйж дээр дүрстэйгээр нэвтрүүлэг маань орсон учраас та шеэрлээд бусдад түгээгээд бас ингээд нэвтрүүлгээ дундаас нь сонссон бол нөхөж сонсохын тулд өөрийнхөө хуудсан дээр бас ингэж хадгалж шеэрлэж аваарай гэж зөвлөж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан хамтрагч байгууллагуудынхаа мэдээллийг та бүхэнд хүргье гэж бодож байна. Нэвтрүүлэг маань бол дараа нь үргэлжлэнэ. Тийм учраас дараагийн дугаарыг та шимтэн хүлээх л үлдлээ гэсэн. Нэвтрүүлгийг харин дараа үргэлжлэх хүртэл бидэнтэй хамт байх байгууллага бол Чуда мэдрэмжээ хуваалцъя. Чуда Монголд компани маань хамтран ажиллаж байгаа. Чуда Монголд маань хоёр төрлийн бэлгийн вакцыг гаргасан. За ер нь бол дандаа сүн бүтээгдэхүүн буюу тараг йогуртаар бид сайн мэддэг. Нөгөө ашигтай бактери чинь. Тий, нөгөө ашигтай бактери чинь нөгөө нэг эрдэс минерал чинь дотор нь ороод явж байгаа л гэсэн үг. Тийм учраас та бүхэн Чуда Монголд Facebook пэйжээр нь орж агаад илүү дэлгэрэнгүй өөр ямар бүтээгдэхүүн байдгийг нь мэдэх боломжтой. Харин энэ удаад бол 2 бэлгийн вакцыг нь онцлоод байгаа. 10 бэлэг авах юм бол 1 бэлэг өнгөө. За тэгээ бэлгэний хувьд гэвэл вакц эхний 1-р вакцины бэлэг бол 21600 төгрөгийн үнэтэй. 2-р вакц нь 18800 төгрөгийн үнэтэй. Одоо жихэр бид нар хэдэн төгрөгөөр багцлж авдаг билээ. Гэтэл энд бол үнийн хувьд боломжийн эко бүтээгдэхүүнийг танд санал болгож байгаа гэсэн үг. Худалдаж авах боломжтой байршлууд гэвэл бүх супермаркет дэлгүүрүүдээр та худалдаж авах боломжтой байгаа. Мөн 76 тэгтэг 32 33 89 тэгс 66 тэгтэг гэсэн утсуудаар холбогдоод захиалаад авах боломжтой шүү. 10-ыг авал 1 бэлэгтэй гэж байна. Яг үнэн. За тэгээд бидэнтэй хамтран ажиллаж байгаа бас нөгөө ээж бол эмч гээд байгаа шүү дээ тий. Мам докторийнхан байна. Мам докторийнхан маань болохоор сургууль цэцэрлэгийн вакцыг бид нэр одоогоор хургуулж байгаа. Цаана нь бол маш олон вакц байдаг шүү. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авбал. За тэгээд цэцэрлэгийн вакцыг одоо онцлоё. Цэцэрлэгийн вакцанд болохоор ам зайлагч, дархлаа дэмжих зэхмэл, ванны зэхмэл, ханиадан дуудаг зэхмэл, хужиртай ам зайлагч, адууны дос, гिचтэй наалт, шаврын маск. За тэгээд ингээд нийтээрээ бол 330 мянган төгрөг буюу 2 сарын цэцэрлэгийн 30 хүүхэдтэй ангийг хэрэглээ байгаад байгаа. Тэгээд аюу гоё юм арга замуудыг бол мам докторын маань бариач чимгээ бариач өөрөө очиж зааж өгдөг. Багш нарыг одоо бэлтгэдэг гэсэн. За энийг ингэж уулгаарай, энийг ингэж хэрэглүүлээрэй гэж дагуулад сургалт ороод хамтдаа бас нөгөө нэг хөдөлгөөн дасгал хийх үед нь хөдөлгөөн дасгалыг бас заагаад өгчдөг. Тэгэхээр 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад бас анги хамт олноор нь цэцэрлэгээр сургуулаараа энэ вакцуудыг захиалах боломжтой байгаа шүү. За тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань өнөөдөр эрүүл биед гэдэг сэдвээр одоо ээж хүн эрүүл мэндийнх нь мананд гэр бүлийнхэн бүх хүмүүсийн мананд зохистой гэдэг сэдвээр Forever Living Products Mongolia компани хүүхдийн зөвлөх хэмж сайн жаргалтай харилцаан тэгээд яриа бүр үнэхээр амттай байлаа. Тэгээд дараа нь амар халуун байлаа. Дараа нь гурлаа бүр нөгөө эмэгтэйчүүдийн нарийн сэдвүүдийг бас ярилцж агаад бүсгүүчүүдтэй хүргэе. Тэгээд ажилд нь амжилт нэвтрүүлэгт орё тий. Өдөр хүрдэг байгаа шүү. Шүн дах тий. За тэгээд гэр бүлийн радио 1-р студид сэтгүүлч байсан найруулагч Месо сэтгүүлч Заяа одоо хамтран ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрл.